чиний амьдралыг ад жаргалтай амьдралд хүрэх гэж байгаа зарим дээр суусан хүмүүсийн бүлэг гэж бодъё. Тэр гишүүд чинь яг хин байгаа юм бэ? Энийг чи хамгийн түрүүнд харах ёстой шүү дээ. Мөнгө төгрөг, цалин, орлого эдгээр дараагийн асуудал шүү. Хамгийн түрүүнд бодох ёстой асуудал чинь энэ л гэлбэ. Бүр ингэж яриад байгаа чинь дахин хэлээд байгаа чинь тэр байхгүй юу? За чи ингэж нэг бүлэг хүмүүстэй ингэж их далаад гарлаа. Сэлүүртэй завтай. Тэр хүмүүс бүгдээрээ сэлүүртэй заяа. Бүгд хүмүүсийн гарт сэлүүр байгаа. Чиний гарт ч бас сэлүүр байгаа. За тэгээд их далаад гараад ингэ сэлүүрдлээ. Ингээд сэлүүрдчил урагшлаа штэ. Тэр замин дээр. Тэгээд тэр нэг арал дээр очих хэвээр. Тэр арал бол устай, ургамалтай, ан амттай одоо араатан жигүүртэн бүх зүйл тэнд байгаа гэж төсөөлье. Тэгээд та нар тэр арал руу явна. Ингээд эрэг дээрс хөдөлтөө чи сэлүүрдэл хэлтээ. Хамаг хүчээрээ ингээд аль л хурдан хүрхийг хичээн хүсэн штэ хүн. Аюулгүй тийм хурдан хүрхийг хичээн. Чи хамаг хүчээрээ сэлүүрдэн. Хоёр гараараа зэрэг тийм үү. Тэгэд чиний завин дээр байгаа хүмүүс бүгд ингээд хоорондоо маазараад ингээд хуцаа юм үний юм ярих нь яриад одоо яадаг байдгийг зарим нь ингээд худаа гівэрэл алсын бараа хараал тийм үү. Тэгээд зарим нь болохоор ингээд нөгөө нэг замдаа идэх гэжсэн хүнс хоолыг ингээд хороогоо тийм үү ингээд хумслаад тийм үү ингээд худаа үнэн юм яриад ингээд нөгөөт хоол хүнс унд ус юу байдгийг тэр чинь ингээд хороогоо ингээд яваад ивэл яах вэ? Хизээ хүрхүү тэр арал дээр. Чи боддоо чи ганцаар ингээд сэлүүрдээд хамаг хүчээр чи хичээгээл. Тэгэд хэсэг амарна тийм үү? Хүн юм чинь ядарна. Тэгэл ахаа сэлүүрдэн. Ингээд сэлүүрдээд ганцхан хүн сэлүүрдэж байгаа даа яаж явах вэ? 10 хүн гишүүн байлаа гэдэг 10 гишүүд зэрэг сэлүүрдүүд яа хурдтай явах вэ тийм үү? Тэгээд төсөөлчих. Тэгээд амьдралынхаа системийг төрүүлж бий болгоо, зөв системийг бий болгоо гэж яриад байгаа чинь тэр байхгүй. Бүх зүйл системтэй энэ орчин системгүй уйлдаа холбоогүй зүйл гэж юус байхгүй. Чи ямар хүмүүстэй завин суусан чи яг л тийм нөхцөлөөр тэр арав дээр хүрнэ. Чи эрс хүчтэй эрдэм боловсролтой ухаантай амбицтай тийм хүмүүстэй нэг завин суусан бол симбит ингээл сэлүүрдэл тэр одоо дороо яваад очиж тийм үү. Тэгэл очдог газараа очиод буух газараа буугаад байрлах газараа байрлал ингээд майхан саваа барьж юу яад гэдэг ингээд хоолундаа ингээд санааны нэгэн тийм хүмүүс юу ч үтэй шүү дээ тийм үстэй. Чи ямар ганцаараа арал дээр бууцсан эрбэндоо гэрүүзаа байгаа шүү дээ. Харин нөгөө завин дээр суусан бод яах вэ? Ми түүний гівэрсэн, илгээрсэн, ийм орсон нэг тийм юмнуудтай нэг завин сууж чи яах вэ? Чи эцэж унтлаас сэлүүрдээд хэсэг амарна, ахаад эцэж унтлаас сэлүүрдэн. Чи ганцаараа сэлүүрдэж байгаа. Тэгэхээр чи тэр тойрон хүрээлэгч хамгийн чухал шүү. Тэр тойрон хүрээлэгч гэдэг чинь чиний машинаар чиний мотор чинь одоо юу А-цэгээс Б-цэг хүрэх тэр хэрэгсэл чинь тэр чинь амьдралын систем чинь байхгүй. Тэгэхээр тэрийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Тэрийг хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй. Автор бизнесменүүд том мондгууд тэр юуг төрүүлж бий болгодог вэ гэвэл хамгийн түрүүнд
хамтрагчтай тойрон хүрээлэгчтэй хийж бий болгодог байхгүй хэдий мэдээж ямар нэгэн бизнес хийхэд мэдээж хөрөнгө оруулалт янз бүрийн хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэрийг хаанаас олж болно? Зээл авчиж болно, яаж болно юм. Эсвэл өөрсдөө хоригдлуулсан мөнгөөр бизнес хийж болно. Яаж болно? Гол нь чиний тойрон хүрээлэгчд ямар үе? Тэрнээс чиглээд шүү дээ. Стив Джобсыг л аваад үзье. Стив Джобс Waslack 2 тийм үү? Одоо Apple-ийг үүсгэн байгуулагч шүү дээ, тийм үстэй. Тэр хоёр бол төгс ийм хосолсон юу байхгүй юу? Хамтран зүтгэгчд байхгүй. Тийм учраас Apple номер 1 байгаа одоо. Стив Джобс бол бизнес сэтгэлгээ сайтай. Тэгээд ингээд хийсвэрлэж юм ингэж амрын системтэй ингэж бүр ингээд баг төөс хийдэг. Тийм чадвартай. Нөгөө нөхөр нь бол инженерчлэл талдаа тийм үү? Супер. Тэр хоёр хүний аль нэг нь байгаагүй бол өнөөдөр баг Apple гэж байх баха. Байсан ч тэр хоёр зүгээр нэг юм яг үгүй нэг хоёр нөхөр нийслэл зүгээр л яг үгүй юм утсыгээд тэгээд яг үгүй нэг компани байх байсан баг. Нэг тийм компани болоод тэгэл дуусах байсан баг. Нэг бол бүр сүйдээ давхраа дуусах байсан магадгүй. Тэгээд тэр хоёр бол ингээд хоёр ерөнхийдөө хоёр хүн байхгүй. Гэтэ нэгэнд нь байгаа чанар нэгэнд нь байсан. Байхгүй чанар нэгэнд нь байсан, нөгөөд нь байгаа чанар нөгөөд нь байсан. Тийм учраас тэр хоёр төгс хосол болж чадсан баг. Тэгэхээр чи тэр давин дээр өөрхөн гүйцэтгэжтэй үүргийг сэлүүрдэх тэр үүргийг л гүйцэж чаддаг байх хэрэгтэй болсон. Чи бас гиюрдэг юмордог байж болохгүй. Тэгэхээр чи системээ супер систем бүтээхийг амьдралынхаа супер системийг бүтээхийг хүсэж байгаа бол чи өөрөндөө тэр давин дээр байгаа хүмүүстэй тэнцэх хэмжээний байх хэрэгтэй. Тэгэхээр үргэлж суралцах хэрэгтэй. Тэгээд хажуудаа байгаа хэрэгтэй хэрэггүй хог навчнуудыг бүгдийг цэвэрлэх хэрэгтэй. Тэр завин дээр илүү ачаа хэрэггүй шүү дээ. Яг хэрэгтэй зүйлийг авах тийм шүү дээ. Тэнд одоо илүү зүйл авах ачааны нэмэр болно. Тийм болохоор ер нь ингээд бизнес жигсэн ингээд аваад үзэх юм бол бизнесээр ч гэсэн аваад үзэх юм бол илүү зүйл ерөөсөө хийх хэрэггүй шүү дээ. Одоо үед ялангуяа одоо үед тэгж яриад байгаа шүү дээ. Олон цаг ажиллах, их удааг ажиллах энэ төр чухал биш. Ухаалаг смарт ажлыг смарт бизнес гэдэг яриад байгаа шүү дээ. Сүүлийн үеийн мондгууд тийм одоо энэ Дангаас Сөрөнгөө инх хотгоо энэ төр гээл тийм мундаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ инх хотгоо миний хувьд бол одоо миний бас дагаж явдаг хүмүүсийн нэг баг байнга дагдаг бүх одоо бичлэг юм байнга үздэг. Тэр бол 90-ад оны бүр 90-ад оны үед анх Монголд интернетэд оруулж ирсэн интернет шүлжийг анх Монголд оруулж ирсэн байхгүй юу? Тэр хүн чинь өөрөө системийн инженер мэргэжтэй хүн юм байна шүү дээ. Бүх зүйлийг системтэйгээр авч үздэг. Тэр хүн бол тэгж хийж байгаа шүү дээ. Их хотгоо тэгж хийж байгаа. Маш олон хүнтэй, маш их ажилтай, маш их ингээд үйлдэл хийдэг тийм бизнесүүд байсан. Өнгөрсөн үеийн бизнес. Харин одоо орчин үеийн бизнесүүд маш бага цагт, маш бага зарцаар, маш ухаалаг бизнес их шаардлагатай байна. Хэрвээ тийхгүй л Монголын бизнесүүд өсөж үнэтэй чадахгүй байна гэж яриад байгаа шүү. Тэр та дагдаг бол сайн байна. Хэрвээ дагдаггүй бол тэр подкаст интернет нэг сонсоод үзээрэй. Тэр бүр надаас ч юу ярих баг. Тэр мондгууд бол мэдээж амар үнзий юм ярина шүү дээ. Гэтэ би яг зүгээр би танд хэлсэнтэй би таанаас зүгээр сэрүүлэгтэй цагийн үүрэг гүйцэтгэхийг хичээж байгаа. Тэг өөртөө ч гэсэн би бас ингээд ингээд
хүн ярьж байхдаа бас ингээд зарим нэг юм санаанд үзүүл ингээс бодоогүй зүйл ингээд тархинд ороод ирдэг. Тэрний үртэл надад ингээд хэрэг болдог болохоор би ядч цэрүүлэгтэй цаг байв. Тэр мундгууд шиг би тийм байж чадахгүй ч магадгүй дээ. Гэхдээ ядч цэрүүлэгтэй цаг байя. Ингээд хажуугаар өнгөрч байгаа хүн ядаж ингээд фонхны дүү ингээд дуурахад тийм үү ингээд би ингээд сэрх өстой юм шүү гэдэг тийм үү. Ингээд юм сэхэрдэг тийм ингээд нэг боддог байгаасаа гэж бодсон учраас бичнүүд хийгээд байгаа шүү дээ. Тэгээ би маш их ажилттай байдаг болохоор ингээд байнгын эдит мэдээ тэгээд ингээд ахтай байхгүй учраас ингээд богинохон бичнүүд тэгээд оруулаад байгаа байхгүй юу. Ингээд шууд дуу хоолойгоо оруулаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр би түрүү хэлсэн тийм хамгийн түрүүнд чи тэр хад жаргалтай амьдрал гэх юм одоо чи юуг төсөөлдгийг ирээдүйн амьдралаа яаж төсөөлдгийг тэрнтэй хүрэхийн тулд чи хамгийн түрүүнд ихлээд суурь системийг бэлтгэх ёстой. Тэр чинь хамгийн чухал. Тэр суурь систем чинь хий юм бэ гэх юм бол чиний тойрон хүрээлэгч байхгүй да. Тэгээд бизнесийн мондгуудын ингэ түүхий дүнээс худлаад үзээрэй. Тэр ингээд бүгдийн бүр ингэ нарийн судлах юм бол маш сонин юмуд их гарч ирнэ. Тэр хүн хинтээ гэж уулзж ийсэн, хаана очиж ийсэн, хинтээ найзлж ийсэн, хэнийг хамтрагчаа болгож ийсэн гэд бүгдийг ингэ нарийн судлах юм бол дандаа тийм тэр хүмүүс ихтэй юу бүтээж ийсэн үг яг тэр суурь системүүдээ зөв бүтээсэн учраас тийм том амжилтууд төрсөн байдаг аахгүй да. Одоо Ford гэдэг байгаа. Ford-ыг бол мэдхгүй гэж байхгүй тийм. Ford бол тэр үед бүх хүмүүс машин бүтээхийг хичээж зүтгэжсэн маш олон хүн байсан, зөндөө байсан. Тэдний дотроос Ford юугаар ялгарч чадсан юм бол тэр үйлдвэрийн шугамн шүлжээг бий болгож чадсан байхгүй юу. Одоо ингэ шугамн урсгалыг ажлын юм урсгалыг бий болгож чадсан. Тэгэхээр нэг нөхөр ингээд арамыг ингээд огсорлаа, машины арамыг ингээд бэлдээ. Тэр арам ингээд машины арам ороод тэгээд тэрэн дээр ингээд кабиныг ингээд тавьлаа тийм үү. Дараагийнх нь хүн дууг нь огсорлаа, дараагийн хүн толийг огсорлаа, дараагийн хүн одоо юу байдгийг хаяг лого юмнуудыг хийлээ, дараагийн хүн ингээд суудснуудыг хийлээ. Ингээд ийм урсгалыг үйлдвэрийн одоо орчин үеийн үйлдвэрч гэсэн яг тэгж явж байгаа тийм үйлдвэрийн урсгал зам бий болсон. Маш олон хүн ингэж нэг шугамд ингэж зогсоод өөрөөрхийн хийх ёстой үүргийг маш хурдтайгаар хийн тийм үү. Тийм системийг бий болгосноор Ford номер 1 машинуудыг хийсэн, номер 1 хэмжээнд биш тийм үү. Асар ихээр машиныг олноор нь ингэж маш хурдтайгаар тийм үү. Маш бага хугацаанд гаргаж чадсан учраас номер 1 болж чадсан байхгүй. Түүнээс тэр Ford-оос илүү өсөлт өрөөдтэй, Ford-оос илүү мөнгөтэй хүмүүс тэр үед байсан л байгаа. Тэрний ганц бүтээсэн зүйл тэр байхгүй. Ажлах тэр системийг бүтээсэн биш тэр үйлдвэрийн тэр бүхний тэр суурь системийг бүтээсэн биш. Тэрний дараа бол тэгээд тэр үйлдвэр ингээд ажиллаад ихэхэд тийм үү. Тэр хөрөнгө оруулагч тэртэй тэргүүс үүднүүд зүгээр уул аваа шиг ингээд өөртөө ирсэн. Тэрийг анх бүтээх гэж явж байхад нь тусалж хүмүүс маш ховор байдаг юм билээ. Яг ингээд нарийн деталь тэр цаа түүхийг судлах юм бол яг зөвөр ингээд зарим нэг баримт кино интертер бол ингээд харагддгийг. Ингээд Ford ингээд машин бүтээх гэдэг ингээд шүн ингээд ажилтдаг бай. Шүн ингээд тэрнийг ингээд зохион бүтээгээд ингээд байж ийсэй тэргээд зөв наад захын юмнуудын ингээд ихэнх подкаст ч юм уу ихэнх юм ном сонин дээр бичсэн байдаг. Яг цаад тэр яг хамгийн тэр суурийн баг хинхэн ярьдгүй байхгүй юу. Зүгээр яг өнгөн дээр нь яриад гохгүй. Тэр чинь ингээд би нэг баримт кино үзсэн. Гэтэ англи хэлтэй тэр баримт кино мэдээж
Тэгээд би тэр баримт кино үзэж хахад тэрэн дээр бол янз бүрийн юм болж ирсэн юм билээ. Ингээд айгүй мапанта маргаантай асуудалч маш их байсан. Маш олон үйлдвэрүүдийн маш чадвартай хүмүүсийг баг ингэж мөнгөөр цохид авдаг байсан. Тийм үү? Тиймэрхүү зүйлүүд бол Ford-д байсан. Тэр бол тэгэхээр зөвөр замгүй. Тийм ч учраас Ford бий болсон байхгүй. Зарим нэг залин мих юу гэдэг тиймэрхүү хүмүүс байна шүү дээ хамаагүй. Тэр бол угаасаа бизнесийн хууль чин чадaltaй хин одоо амбицтай хин төрүүл сэтгэсэн хин одоо илүү их толгойгоо ажилласан тисэж үлддэг шүү дээ. Энэ бизнесийн угаас хууль. Тэн дээр ингэж чадчихнаад байх шаардлага байхгүй. Тэгэхээр чи амьдралаа өөрчилдөе. Амьдралаа илүү гоё болгоё. Одоо миний энэ амьдрал үнэхээр миний хүссэн амьдрал биш ээ гэж боддог л бол чи амьдралаа суурь системийг бүтээ. Би зүгээр санааг нь өгж тэгээд харин тэр суурь системийг та өөрснөө бүтэн шүү дээ. Магадгүй надаас энэ сайн санаа гарах юм бол яг тэрнээс санаа авч болно. Тэр үед бол ингээд тийм том усан онгоцуудын уурын хөдөлгүүр энэ гэж байгаагүй учраас боолчуудыг ингэж чилүүлдэг байсан байхгүй юм байна. Тэр гарыг бүгдийг ингэ дөнгөж ингэ гэлжилцээ тэгээд тэр боолчууд ингэ чилүүлдэг байсан. Тэгж явдаг байсан. За зарим дайны хөлгөө онгоцыг бол тэгж хурдыг нэмдэг юм тэр тохиолдод байсан л та. Тэрний дараагаар уурын хөдөлгөөрүүд гарч ирснээрээ хажуудын хувьсгал ихснээр хөлгөө онгоц маш урттайгаар одоо орон зайг туулдаг болсон. Тэмс залаг гаталдаг болсон. Тэгэхээр тэр онгоцыг тэр бүтээсэн уурын хөдөлгөөрийг бүтээсэн хүмүүс хүртэл тэднээс мэдчихэл байсан байх юм. Хүний амьдрал энэ хэрэгтэй. Энэ боолчууд ингээд ташуудаад ингээд одоо яадаг үед ингээд тэр ингээд ажлууддаг байсан байгаа шүү дээ. Тэрний боолыг ажилуулахын оронд тийм хөдөлгөөр бүтээчи. Тэгэх юм бол бидний хүссэн гадраа маш хурдтайгаар маш бага зардалтайгаар хүрэх юм байна. Тэсээ боолчуудыг чөлөөлөх гэсэндээ ч тэр мотор одоо тэр уурын хөдөлгөөрийг тэр бүтээгээгүй шүү дээ. Амьдралыг хөнгөвчлөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр амьдралдаа байгаа тэр зовлонгийн шалтгаан болоод байгаа тэр нөхцөлийг цэвэрлэж устгах хэрэгтэй. Холдуулах өөрөөсөө холдуулах хэрэгтэй шүү. Эсвэл бүр холдоож явсан чи яа тийм. Чи заавал тэднэрт насыг барах алга биш шүү. Тэр бүлгүй ч юм уу сингл минийх юм хүмүүс байгаа бол тэгэл даваа чиний л хүсэн шүү тийм үстэй. Чи Монголд 100 нэрж амарчаа өвлөн Тайланд очиж өвлцчүүл юм. Ингээд мэдэрсэн ч босоор л шүү дээ. Бизнесээ Монгол хийж болно. Дэлгэцийн санс бүх юм удирдах явна шүү дээ. Бизнес хийж болохыг бол босоор л байгаа шүү дээ. Одоо тийм юмжид хүрсэн шүү дээ. Зүгээр дэлгэцийн санс удирдах шүү дээ. Гар утсан дээрээс л удирдах шүү дээ бизнесээ. Бүх юм технологичуулсан бүх зүйлийг ингээд технологичуулж болох техник бүх зүйлийг автоматжуулж болохоор болцоо одоо ер нь удахгүй ингээд Монголын дэлгүүрүүд хамгийн наадах нь явандаа энэ кастинг болох. Тийм нэгдвэл ойрхон байгаа. Тэр нэг ихээр чинь ер нь зүгээр чиний одоо хамгийн хийх чухал ажил чинь тэр суурь системээр бид тооцоо бүгдийг ингээд тооцоолно. Бүх амьдрал ер нь тооцоолсон шүү дээ. Ашиггүй хүн, ашигтай хүн гэж ярихаар зарим хүмүүс ингэ айгу сайн юм ярьдгийг. Чи ингэж юм болгоны дандаа ашиг гэж яриад байх юм. Энд чинь тэгээ намайг зарим хүмүүс чи юм болгоныг ашиг сонирхол энэ төр гэж ярих юм. Гэхдээ
бүх зүйл ашиг сонирхол хэрэгтэй шүү дээ. Гэр бүл болох ч хоёр үгэн залуу хоёр байв. Тийм. Тэр хоёр чинь тийм хин хинтэй хэрэгтэй байхын тулд тийм эмэгтэй хүн үнд эмэгтэй хүн хэрэгтэй шаардлагатай тийм. Эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй шаардлагатай болол тэр хоёр нийлж амьдрыг ярилцж байгаа шүү дээ тийм ээ. Би чамд хайртай би чамд юу шигтэй ярьж байгаа шүү тийм ээ. Би дараагаар нь юу хэлэх юм? За ихэд хайртай байртайгаа ярьчлаа. Ойлгоцтой дараа нь яах юм? Тэр амьдралын систем шин ингээ угсрахын байгаа тэр хоёр хүн нийлээ. Би бүтггүй систем угсарчих юм бол бүтггүй юм болж тийм ээ. Бүр яагаачгүй байж байгаа ингээд нэг олон хүүхдээ болоод ингэх юм бол тэгээд эдийн засагт ингээд одоо Монголын эдийн засаг ямар байгаа вэ? Ялангуяа тийм хит олон хүүхдүүд яагаачгүй төрүүлж мөрөх юм тэгээд амьдралд навцсахгүй дээ шүү дээ. Амьдрал бол найраагүй шүү дээ. Аав ээж ах дүүнээс аав ээж чинь ээжийн гэрт байхдаа сайхан байж болно уу? Сайхан ингээд хувьтай чинь авч өгөөл өссөн хоолоо хийлгэж идэх аав ээжээр хийлгэж идэх тийм байж болно. Ялангуяа гэр бүлд амьдралд орох ч хүмүүс бол энэ толгойн шал өөрөөр ажиллах хэрэгтэй. Бүжиг системтэй ажиллах хэрэгтэй. Миний амьдрах гэж байгаа хүүхэн, миний амьдрах гэж байгаа залуу ямар хүн юу хийж бүтээж чадах, бид тэр нийлээж юу бүтээж босгож чадах, ямар систем угсрахын тийм шүү. Одоо энэ чинь тэгээд хэвээр оюунаар ингээд ажлыг хийгдэх болж байна. Бүх ингээд ажлууд ингээд автоматжуулдаг болж байна. Энэ чинь ингээд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх гэдэг амьдралыг хөнгөвчлөх гэдэг шүү дээ. Тэгээд ах чинь тэгэл миний зов би яа ингээд зовлонтой байгаад идэх юм бэ хүмүүс яриад идэх. Бид энэ зовж чинь би ингэ шамжиж чинь гэдэг тийм. Түр системэл хавтаа амьдралаа иргэн тойрон байгаа тэр хүмүүс чинь амьд угсарсан тэр амьдралын систем чи тэр заах. Тэгээд эсвэл чи тэндээс гараад хаяад яв. Нэг юм бол засах юм би сайн мэдэхгүй дээ да. Тэр хүмүүс засах нь би найдахгүй л шүү. Насаараа ингээд хуулцалж тийм үү. Насаараа ингэж шимэгчилж амьдсан хүмүүс маш их байдаг шүү дээ. Тийм хүмүүс ухаалтал гэдэг. Хүмүүс их бодно шүү. Одноо мэдгүй би бол тийм хүмүүсийг хүлээж суугдаг. Би шууд өөрөө хийгээд явдаг. Тэгээд зам таарсан гайгүй хүмүүсийг ингээд хамтрал ингээд явчихдаг. Тэр хүмүүсийг хүлээж суух хараа тийм хуулц шиг тийм тижээвэр гүлгч хүмүүс хүлээж суух заавал ер нь хүнд байхгүй юу? Тийм ч бид хүмүүс шууд ингэ ярьдаг. Энэ надад хэрэгтэй хүн учраас би энэтэй найзлах юм гэдэг хэлбэр. Харин тийм. Үгүй хэрэгтэй болохоор найзлах. Хэрэггүй хүнтэй найзлж юу яах гэдэг юм. Чад ямар ч хэрэг болохгүй, чамд ямар ч үүрэг болохгүй. Чиний ингэ ажил амьдрал чи ямар ч үүрэггүй тийм хүн юу чамд яг ямар хэрэгтэй. Чи тэргээр яах гэдэг юм. Найзтай хүн болж харагдах гэдэг юм эсвэл найзтай хүн болж харагдах гэдэг юм бол ойлгохтой хүн золбодог юм байсан дээр биш үү? Чиний ажил байсан ч гэсэн ингээд хамтран хийвэл хийждэг, санаа байвал хилждэг тий. Чин санаа байвал ингээд чавлан хийждэг тий. Тийм хүн хэрэгтэй юм байгаас тий. Машин чинь угсарчлаа гэж бодоход шатхуун болж чадхаар тийм хүмүүс чамд хэрэгтэй шүү дээ. Тэрнээс ингээд нэг хоор хорхоос өөр цааш ирдэмгүй. Нэг хүний бараанаас цааш хавьяагүй. Тийм хүнээр юу яах юм? Хинт хэрэгтэй. Тэгээд бодоод үз. Миний иргэн тойронд хэн байна? Би ямар орчинд байна? Чи ингээд амьдралдаа ингээд зүр гадна талаас нь ингээд хараад үзээрэй. Чи тэр ингээд 10, 20, 50, 100 хэдэн ч хүн байдаг. Чиний тойрон хүрээд гэж. Тэгэхээр ингээд чи дунд нь өөрийгөө байж ийн гэдэг. Чи ямар үүргийг үүсгэж чи? Хэрвээ чи магадгүй тэр эсрэг талын хүмүүсийг тийм үү тэдгээр тэжээвэр нохоо гэж хэлээд байгаа хүмүүс нь тэжээвэр гүлгнүүд гэж хэлээд байгаа хүмүүсийн нэг болоод
чамд боломж байна. Чи өөрийгөө өөрчлөх боломж чамд байгаа. Ухамсартайгаар өөрийгөө өөрчлөөд, өөрийгөө шинжилээд, өөрийнхөө амьдралын системийг шинжилээд явах юм бол зовлон гэж байх шаардлагагүй болсон юм шүү дээ өнөө үед. Ер нь зовлон ер нь байгаа юм уу? Би одоо ингэж бодоод байгаа байхгүй юу? Миний амьдрал байхгүй. Тэр ингээ хүмүүсийг ингээ харахад тэр өөртөөсөө болоод авсан хүмүүс л байдаг байхгүй юу? Ер нь. Ингээд тэр нэг одоо чи ингээд 90 тонн ингээд хар хүмүүсийн амьдралыг хар. Би ч зовж ийн ингээд яриад байгаа тэр хүмүүсийг ингээд зүгээр ингээд тэр амьдралын систем дээр цаад ингээд хараад үзээрэй. Тэр хүмүүс зарим нь хэлдэг маа нөхөр аригч манай ихний одоо ийм ингэж судаа бодож чинь юу янз бүрийн юмуд ярин заа юу. Тэгэхээр чи тэр хүн өөрөө тэр сонголтуудыг хийсэн байгаа байхгүй. Тэрнээс хинч тэр сонгож өгөөгүй шүү дээ ер нь. Тэгээ яг зарим нэг хүмүүс хүний үгэнд ороод ингэ хүндүнтэй амьдрсан тэр хүмүүс байдаг юм. Би бол бодоод байгаа байхгүй. Хүн өөрийнхөө амьдралын системийг өөрөө бүтээгээд өөрийнхөө амьдралыг урагш нь авч явах тэр системийг хөлөг онгоцыг тийм үү тэр машиныг бүтээсэн байх бол ер нь зовлон гэж байхгүй. Ер нь яг юуны төлөө зовлон яг хаана байгаа юм. Тэр өөртөө системийг буруу өгсөрсөн хүмүүс зовлон байгаа шүү. Тэрнээс одоо хүмүүс бол жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа шүү. Тийм шүү. Тэдрийг судлаад үз. Тэр зовлонтой амьдарч байгаа хүмүүсийг судлаад үз. Тэр ад жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг судлаад үз. Тэр чинь ийм дүр зураг гарна. Чи дүрт тэнэг босоод чи ад жаргалтай амьдрахыг сонгоно үстэй. Тэр чи өөртөө тохирсон системийг өөрөө огсорно. Хүн чиний амьдралын системийг огсорно гэж байхгүй хинтээ.